자세가 좀 안 맞았어요. 다시 쭉쭉쭉쭉. 다시 쭉쭉쭉쭉쭉. 자, 많이 힘들었어요? 아니, 괜찮습니다. 허리 미하면 아프다 해줘보자. 네. 자, 요거트 먹고 싶어. 이것도 있어. 있잖아, 아빠 샀잖아. 엄마, 꺼요. 아빠, 엄마 아니고. 엄마, 아빠, 엄마, 아빠야. 엄마, 아빠야. 엄마, 아빠라고. 엄마. 서울을 가는 중입니다. 저희 제천은 중부권이라 서울에서 멀지 않아요. 오늘 서울 가서 오빠 검사 받아야 돼요. 아, 오빠 몇 년 전에 허리 수술 받았지? 내가 20대 때, 한 23년 전에 허리 수술 받았는데 오래됐다. 그 이후로 한 번도 병원 가본 적 없습니다. 아 진짜 나쁜 사람이야. 그래서 오늘 그 디스크 수술 받은 지 거의 20년 넘었는데 우리가 지금 오늘 그거 한번 검사해 보려고 MRI 찍어 보려고. 이 하늘, 대한민국의 하늘은 몽골처럼 예쁘지가 않아요. 전에 살았을 때는 전혀 관심 없었던 것 같아요. 맨날 푸니까 그 하늘이고 별이고 잘 몰랐던 것 같아요. 근데 이제 방금 얼마 전에 몽골 자주 이렇게 왔다 갔다 했잖아요. 저는 일 때문에. 그럴 때 이제 몽골 별도 그렇게 예쁘고 많고 하늘도 그렇게 맑고 사진을 어떻게 찍어도 배경이 예뻐서 다 예쁘게 나오는 거예요. 와 진짜 우리나라는 그렇게 예쁘다는 거를 깨달았어요. 내가 알기로는 몽골을 안 가본 한국 사람은 있어도 한 번만 간 사람은 없어. 한 번 간 사람은 꼭 2번을 가게 돼 있는 나라가 몽골. 한 번 갔을 때는 За бит хоёр ямар тач ярьж явсаар хагаад яг хүрэх газараа хүрсэн Каннам дүүрэгт нь Уньёнёг дээр 3 дугаар гарцаар гарангуут яг хажууд нь байрлаж байгаа часын уламжлалт имлэг байгаа. Энэ имлэг маань болохоор эмс заслын бус аргаар уус нуруу, үе мөчний өвчин, өргөйдөл, ядаргаа гэх мэт маш олон өвчнийг эмчилдэг ийм алдартай Солонгостой нэлээд олон хүнд танигдсан ийм том имлэг байгаа. Энэ имлэгний яг 5 давхарт нь болохоор олон улсын тасаг нь байдаг. Тэгээд бит хоёр өнөөдөр олон улсын тасаг дээр нь очиж эмчилгээ авахар болсон байгаа. 아니 근데 그 뭐지? 방송에서 보시는 것보다 젊어 보이신데 감사합니다. 아니 실제로 지금 보니까 여름에 많이 밖에서 많이 일해가지고 많이 탔어요. 얼굴 까매졌어요. 여기서 이제 접수를 하면 됩니다. 이 오빠를 왜 사람들이 오빠를 항상 예쁘게 볼까요? 항상 좋게 봐줄까요? 당신 남편이니까. 나를 그렇게 좋게 보지 않은데. 그러면 질투. За ингээд эмнэлэг рүү эмчтэйгээ уулзахаас өмнө зөвлөх ажилчинд нь өөрийнхөө юу яг яаж өвдөөд ямар хуу байдалтай ингээд байгаа яагаад үзүүлэх гэж байгаа гэдгийг бүгднийг тайлбарлаж хэлэх ёстой. Тэгээд манай нөхөр болохоор 23-4 наснда дискний хагалгаанд орж исэн бэртээд тэгээд тэрнээс хойш одоо ерөөсөө нэг ч удаа эмнэлэгт үзүүлээгүй. Тэгээд дээрэс нь ингээд хүнд ажил хийдэг болохоор одоо сүүлийн үед ингээд нас яваад ирсэн чинь нуруу өвдөөд тэгээд нуруунаасаа болоод дахиад энэ зүү мөрний хэсэг бас ерөөсөө зүүн гар өргөхдөггүй, даагдахгүй тэгээд зүүн одоо хөл бас жоох юм бадаарах ч юм уу ийм асуудлууд гарч ирж байгаа гэд тайлбарлаж хэлсэн. 다른 데도 고생하신 데 있으실까요? 물어보시면 끝도 없이 나올 거예요.
За нөхөр маань ямар ч тач бүх асуудлаа хэлээд Имрайд орсон. Тэгээд Имрай ерөнхийдөө нэг 20 минут орчим хүлээгддэг учраас тэр хооронд нь би өөрийнхөө асуудлыг шийдэх гээд энэ эмнэлэгт бас нэг давуу тал нь болохоор өргүйдэлт болон одоо тархалтыг хүртэл эмчилдэг ийм эмчилгээ байдаг, маш мундаг гадаад эмч байдаг. Тийм болохоор тэр эмчт би өөрөө судсаа бариулахаар болсон. 기운이 또 많이 없네. 다이어트 하려고 많이 굶고 있어. 그래서 피곤해? 네, 많이 피곤했어. 안 먹으려고 그러면 식사 어떻게 해요? 그냥 하루에 한 끼 정도 가볍게 먹고. 가볍게 먹고. 그래도 안 맞아요? 식사 제대로 안 하니까 기운이 부족하고 약간 빈혈 있고 그렇다 해서 살이 빠지지는 않잖아요. За Солонгост ерөнхийдөө тархалтыг өвчин гэж үздэг болохоор зөвхөн яг тархалтаар дагнсан эмчнэр эмнэлгүүд маш их байдаг. Тэгээд солонгосчууд ч гэсэндээ хэрвээ ингээд хичнээн дасгал хийгээд хоолоо сойгоод ч гэсэндээ турч чадахгүй байгаа бол миний биед ямар нэгэн шалтгаан байгаа гэсэн үг шүү дээ. Тэр шалтгааныг олохын тулд эмнэлэг зоржчоод хэрэгтэй шинжилгээнүүдийг нөгөөд тэгээд одоо өөртөө ямар нэгэн эрдэс бодис дутагсжээвэл тэрийгэ мэдэж аваад эмчээсээ одоо эмчийн завраар курс эмчилгээ ч юм уу тан уух, ийм одоо ийм байдлаар эмчилгээнд хамрагддаг. Тэгээ миний хувьд бас яг биеэрээ туршиж үзээгүй ч гэсэндээ солонгос найзуудаасаа бол зөндөө сонсч ирсэн. Ер нь солонгосчууд ингээ уламжлалтын эмнэлэг дээр очиод уламжлалтын тан авч уух, биед аягүй сайн, эрүүл мэндэд сайн, хэрэгтэй шим тэжээлийг маш сайн нөхөж өгөө. Дээрээс нь тураах там бол үнэхээр үр дүнтэй байдаг гэдгийг бол зөндөө сонсч ирсэн. Гол нь бас үнэтэй гэдгийг бас сонсч ирсэн. За амиртайш тэгээд эмчийнхаа зөвлөгөөг сонсоод баг зөвлөгөөг нь сонсоход 2-3 кг хасцсан юм шиг тийм сэтгэл санаа хөнгөрөөд нэг сайхан болцсон. Тэгээд удахгүй нөхөргүүгээр ганцаараа ирээд яг өөрийнхөө эмчилгээг эхлэе гэж бодсон. Тэгээд энэ эмч маань бас тархалтаас гадна өргүүдлийн эсрэг маш алдартай сайн эмч байлээ. Тэгээд хэрвээ өргүүдлээс болоод ямар нэгэн сэтгэл зовоосон асуудал байгаа бол та нар маань уламжлалтын эмнэлэг энэ эмчийг зориод очиод үзээрэй гэж хэлмээр байна. Солонгос хүүхнүүд ер нь дэглэм барихтаа, ер нь турахтаа ингээд эмнэлэг дээр очиод зүгээр энгийн тархалтын эмнэлэг очихоос илүү нөгөө уламжлалт эмнэлэг дээр очиж уламжлалт тан айгүй бичүүлж авч ууд юм байлээ л дээ. Тэгээд тан нь илүү үр дүнтэй, илүү нөгөө нэг эрүүл мэндэд сайн байдаг. Би сая Монгол яваад амар хийдээ бараг 5-6 кг нэмсэн баха. 56-7 кг. Тэгээд тэрнийхээ талаар асуугаад зөвлөгөө авсан. За энэ эмч болохоор ядаргааны эсрэг эмчилгээгээрээ мэрэгшсэн юм эмчээлээ. Тэгээд хүүхэд ер нь нэг одоо хичээлийн ачааллаас болоод ч юм уу эсвэл томчууд маань ажлын ачааллаас болоод хит их ядаргаанд ачаалалд орохлоорээ ингээд нүүр ам таталт өгөөд янз бүрийн хэлбэртэй болоод ингээ эсвэл их хөшүүн болоод булчингийн чангарал үүсээд ингээ янз бүр болдог штэ. Тэрийг болвол ингээ эмчилж өгдөг ийм уламжлалтын эмч байна. Ер нь томчууд гэлтгүй оюутан хүүхдүүд ялангуяа гадаадд сурдаг монгол оюутан, гадаад оюутан хүүхдүүд ер нь одоо хичээлийн ачааллаас гадна дахиад цагийн ажил хийгээд ингээ өөрөө сургалтынхаа төлбөрийг олох, байрны төлбөр олох гэж маш олон асуудлаа шийдэхин тулд зөндөө олон ачааллыг нуруунд дээрээ өөрч явж яадаг. Тийм болохоор давхар одоо ингээд ядаргаанд орох ч юм уу, нүүрний одоо эд эрхтэнд нөлөөлөх ч юм уу ийм асуудал тулгархад ингээд уламжлалтын эмнэлэг дээр очиод эмчилгээ аваад хэвтээд эмчлүүлээ, зүй тавиулаад ингээд физик эмчилгээнд хүртэл ордсон байлээ. Nice. За сайн байна уу? Сайн байна уу? Манай эмнэлэг дөрөв ирсэн баярлалаа. Эмнэлэгтэй ирсэн баярлалаа. Манайх цасан эмнэлгийн ажилтан. Туяа гэж дуудсан дөө. Тэгээд 2 ажилтнтай манайх. Тэгээд эмнэлэг маань нуруу нухс үе мөчсний хөрөлдсөн эмнэлэг байгаа. Солонгостой 21 салбартай. Одоо та ирсэн эмнэлэг хэсэг болохоор Канам дурт байрлалцаа төв эмнэлэг байгаа хгүй болохоос төв. Тийм манайх ч болохоор Солонгостой үүсгэн байгуулагдаад одоо 35 дахь жилдээ явж байгаа түүхтэй айгуу олон жилийн түүхтэй. Тэгээд олон улсын төв маань гэсэн одоо үүсгэн байгуулагдаад 15 жил орчим монголчуудыг болохоор одоо мяслалын бус аргаар эвлдэг гэдгээр илүү давталтай манай эмнэлэг нуруу нухс үе мөчний эмнэлгээс гадна дотроо задах юм бол бас өргүүдэлт, тураах, аялжуулан тураах, тэгээд тамир тэгээд зэрэг нэмэлт алтартай дээр үеэсээ уламжлалт гэж ирсэн үнцэнтэй ховор эмийн ургуудаар хийгдсэн юм хамгийн жаргал болох эмчнэр маань нарийн мэрэгчлийн эмчнэр маань бүгдийн 5 дахьтай байдаг гэдгээр бодсоор бас аюул даваа талтай. Шууд судас байгаал ингээл юм маань байд. Тэрээс гадна зөвхөн судасгаар барих аргаасаа гадна орчин янгийнхаа онцлогоон дээр суурилсан эмчилгээнд дээрээс эмчилгээний үр дүн бол 95% орчим гэж нөгөө олон улс төвлөрөлтөд ширхэгдсэн агаах ухааны судалгаанууд дээр үндэслэгдсэн үр дүнтэй эмчилгээ хийдэг гэдгээр илүү давталтай.
За манай нөхрийн MRI хариу нь гарсан байгаа. Тэгээд MRI хариу нь гарсан болохоор эмчтэйгээ уулзах гээд орсон. Тэгээд энэ эмч маань болохоор яг энэ эмнэлгийн олон улсын тасгийнхын захирал эмч нь. Тэгээд яг нуруу нугасаар ингээд мэрэгшсэн олон жилийн туршлагатай ийм эмч байлээ. 쭉 옆으로 쭉 올려보세요. 쭉 올려보세요. 그래서 안 돼. 예. 이쪽으로 올려보세요. 올려보세요. 쭉. 예. 자, 똑같이 올려보세요. 예. Энэ эмч маань яг албаар ингээд хоёр мөрөн дээр нь хоёулын дээр нь гараа тавиад хоёр гараа өргөд үзтээ гэд тест хийж үзсэн. Тэгсэн чинь манай нөхөр яг баруун гараа өргөж чадаад байгаа юм. Зүүн гараа ерөөсөө өргөж чадахгүй байсан. Тэгээ өмнө нь ингээд гараа өргөд үзтээ гэхэд болон зүүн гараа өргөжсэн баггүй үү. Тэр үедээ болохоор яг зүгээр нөгөө биеэ ингээд хажуу тишээ далилгангуудаа гараа өргөж чадаад байгаа юм шиг өөрт нь мэдрэгдсэн баха. Тэгтээ ингээд яг хоёр мөрөн дээр нь зэрэг дараад үзэх юм бол ингээд хоёр гараа өргөж байгаа байдал нь шал хоёр өөр гэдгийг харж болно. 자, 이쪽 다리 올려보세요. 멕시코. 쭉, 쭉. 이 최대한 이 정도에 예 내리시고. 여기 힘들어서 빨리 내리시거나. 자, 오른쪽 다리 올려보세요. 오른쪽 다리. 오른쪽 잘 올라가는데. 예, 내리세요. 자, 이렇게 차이 나는 거예요. За одоо ингээд мөрөлттэй тулаад байгаа хэсгийг нь ингээд гараараа шууд зөв байрлал руу оруулаад ингээд дахиж ялгааг нь бит хоёрт харуулъя гэсэн. 예, 요거 살짝만 돌려봤습니다. 한번 체크해 보겠습니다. 아까 이쪽 다리가 이 정도밖에 못 올라오고 이쪽 다리는 이제 올라갔어요. 네. 자, 이쪽 다리 다시 체를 올려보세요. 다시. 오! 예, 내리시고. 우와, 오른쪽 다리 올리세요. 이거 뭐 예. 신기해. 지금부터 침 기술을 해요. 이제까지 침만 났기 때문에 다 푸는 게 아니고 이렇게 쭉쭉쭉쭉쭉쭉. 예, 다시 쭉쭉쭉쭉쭉. 예, 자 이제 하겠습니다. 다시 쭉. 예. 아주 잘했어요. 예, 예. 울고 있어? 웃고 있는 거야? 울고 있는 거야 지금? 신기해서. 여기 누웠을 때 그렇게 딱딱하던 부위를 아주 심하게. За эмч бол ямартаж хөшсөн одоо хатуурсан өвддөг хэсгүүд дээр нь бүгдэн дээр нь зүү тавиад түрүү нөгөө нэг анх зүүн гар нь ерөөсөө өргөгдөхгүй дээшээ дагдахгүй байсан шүү дээ. Тэгээд тэр хэсгийг одоо эмчлэх гээд зүү тавьж байгаа. Тэгээд зүү тавихад бол ерөөсөө өвддөггүй. Яг зүүгээ авахтаа ингээд заавал хөдлөхтэй юм байлээ. 쭉쭉쭉쭉. 다시 쭉쭉쭉쭉쭉. 많이 힘들었어요? 아니요, 괜찮습니다. 써보세요 지금. 자, 양어깨 자, 아까 같이 똑같이 올려보세요. 옆으로. 올려보세요. 쭉. 예. 오. 예. 다시 한 번 더 올려보세요. 쭉. 예, 수고했습니다. 감사합니다. 세 사람들인데. За ямартайч нөхөр маань ингээд ойрын хит хоног айгүй олон завиртай хөлн бадараад гар нь өргөгдөхгүй ерөөс яг зүүн биеийнхэн зүүн хэсэг нь ингээд айгүй хэцүү байгаад байсан. Тэгээд эмчтэрээ ирээд уулзаад зүү тавиулаад уламжлалтын эмчилгээг нь аваад зөвлөгөө аваад тэгээ ер нь цаашдаа энэ эмчилгээг бас үргэлжлүүлээд ингээд 3 сар тутамд ч юм уу байнга тогтмол хийлгээд ах юм бол маш сайн шүү гэж эмч зөвлөжсэн. Амар гоё эсэлтэй. Өнөөдөр манай нөхөр нөгөө нэг нурууны эмчилгээ аваад бүр амар так гэж дуурайдаг шүү дээ. Тэгээ зүү тавиад нөгөө өргөхгүй байсан гар хөл нь өргөдөө. Би бүр шокроод илэг үзүүлээд байгаа юм шиг надад санагдаад бүр ингээд худлаагаас жүжигтэй ч юм шиг. Чоноо амслаг хэлгээд. Харин тийм бүр аягүй сайн ингээд нүдэн дээр тэгэж шууд ингээд өөрсөлт мэж юусоо идээг байхгүй юу. Амар мундаг бүр үнэхээр сонин илбшиг зүйл харлаа тэгээд хамгийн туршлагатай мундаг эмчтэр манай олон улсын төвд байгаа шүү. тийм байна. Баярлалаа. 만화 때리시는 데 баяртай. 오빠를 침 맞을 때 안 웃으려고 웃음 참기가 너무 어려웠어요. 왜 그렇게 웃음이 계속 나는지 모르겠어요. 침이 아픈 건 아니야. 아까 다시 막 이랬잖아. 침이 아픈 건 아니고. 주사? 아니 막 이렇게 하면서 뭐 침을 뭐 어떻게 했었잖아. 침을 막 어떻게 하는 뺄 때. 뭐 어떻게 막 했어. 어떻게 했어? 그게 아파. 근데 되게 신기해 마술 같아. 아까 오빠 분명히 그 왼쪽 다리를 올라가지 못했거든? 근데 내가 올리고도 내가 신기했어. 흘려.